Окей. Сайн бацгаана. Энэ өдрийн мэндийг хүргэе. Шинэхэн влогдоо тавтай морилно. За би энэ Америкт ирсэн. Буцаад ирсэн. 4 жилийн дараа буцаад Америкт ирсэн байна. Анх YouTube-ыг угаасаа Америкт тахта хийж эхэлжсэн те. Тэгээд за Монгол явлаа гэдэг Монголд очиод ингээ амьдарч авах хугацаанд бичлэгнүүдээ та бүхэндээ хүргэсээр байжээ. Сүүлийн за сарын хугацаанд ерөнхийдөө юм хумаа паклаад явахдаа бэлдээд те хүмүүстэй уулзаад ерөнхийдөө ингээд Монгол дахь амьдралаа ингээд wrap up хийгээд буцаад ирсэн байна. Манай нөхөр бол төрүүлээд ирсэн байсан. Тэгээ бид гурав ирсэн. Хамгийн маа паклаа том жижиг нийлсэн 10 чимдам тай, хувцастай, цагаан эргэлтэй байдалтай ирлээ. Тэгээд байр маань бол бүр хов хоосон байсан бидний ирэхэд. Тэгээ ямар ч гэсэн энэ байрандаа орж ирээд 3 хоногийн хугацаанд жохон юм цуглуулж ийн те айл гэр одоо бүрэлдэн бий болоход угаасаа маш их зүйлсийг худалдаж авах, тогтжуулах шаардлагатай байдаг. Amazon-оос юмнууд захиж ийн, өөрсдөө бас дэлгүүр явж авч ийн, Target, Ross, те Marshalls гэл тэгэл Home Depot ерөнхийдөө зөндөөл газруудаар явж ийн. Галтгоон байна нэг иймэрхүү гэрээ танилцуулъя та бүхэнд. Угаасаа Америкт байдаг байрнууд ийм л байдаг. Ер нь бүр амар үнэтэй байр те яг өөрсдийн яг тийм кастом тогтжуулсан хаус л биш бол рентний байрнууд угаасаа бүгд л нэг юм байдаг. Цагаан өнгийн. Ерөөсөө энэ минь нөөр мөнгөтэй биш заяа. Тэгэл ийм. Гэхдээ манай байр хөргөгчгүй байж таарад одоохондоо юм жижигхэн хөргөгчтэй байна. Амар жижигхэн хөргөн тайны. Бас энэ дотор ингээд маруч зарж аваад хийцээ. Том хөргөгч авах хэрэгтэй ямар ч байсан ус байна. Ширээ байна. Байгаагаас өөр юм байхгүй. Энэ удаа манай бууди машин нэг юм хүнч шиг юм дэмжсэн. Бас нэг юм хөргөгч байна. Энийг уг нь бас ахыхаас авчирсан чинь ажиллахгүй хөргөгч байж таарад. Тэгээ ажилтг хөргөгч авчирсан байхгүй юу? Энэ бассейн хэрэгсэл. Манай хоёр бассейнд ороод байгаа. Манай байр өөрөө цаанаасаа бассейнтэй. Энэ хүүхдийн өөрөө байхгүй юу? Би энэ хоёрыг сая хувцас янзал гэдгийгсэн. Тэгээ бүгднийг ингээд жижиг юм юу болгоод ингээ янзлсан байгаа. Одоо нөгөө нэг клозет дотор нь энэ дотор хийх үлгүүр тэгээд ийм шкаф шиг юм байдаг хгүй. Нөгөө байр нь өөрөө цаанаас ийм клозеттэй болохоор нэг сайн чанар нь гэх юм уу шкаф худалдаж авах шаардлагагүй. Тэгээд энэ дотор ингээд хувцас үлгөөд үлэхгүй бол юм хом ингээд тавиар тавиад ингээд хувцас ачдаг. За энэ ингээд хүүхдүүдийн хувцас байх хэвээр. Эндээ бас нэг ийм клозеттэй байна. Энэ дотор бид нар нэг юм жижиг юм аваад гутлаа хийцээ. Тэгээд энэ 0-ийн хэсэг, хүүхдийн 0-ийн хэсэг ингээ шавартай. Ер нь л тэ энэ рентний байрнууд ийм л байдаг. 0 цаанаасаа угаасаа юм. Тэндээ нэг юм сторэжтэй. Бид хоёрын өрөө энэ хийшээ. За энд ингээл чимдам бол явагдаж байна. За би өөрийнхөө хувцсыг янзлцсан. Хамгийн дөрөнд өөрийнхөө хувцснуудыг янзлцсан. Угаасаа тэгэл миний хувцснууд янзлагдчихэж эдний хувцас янзлагдана. Зүгээр юм авч үзсэн энэ ер нь хэр юм бэ гэдгсэн чинь энэ буруу юм авчиж энэ амар жижиг юм байна. Тэгээд хөрш бол энэ дотор хувцас ундраа яаж болж чадахгүй юм байна. Тийм учраас томыг захиар болсон. Энэ бол зүгээр миний туршилтын юу болсон. За тэгээ энэ хэсэгт ингээ нөхрийн хувцас орно. Бид хоёрын 0. Сая би бичлэг хийсэн. Тэгээд камера тавих тавиур ч юм уу те трипод ч юм уу тийм сүртэй юм байхгүй учраас одоохондоо Amazon box-оор тавиур хийж гин. Энэ хэсэгт болохоор миний гоо сайхан юм байна. Өөртөө бүгдийн чирэх гэж хичээсэн боловч ерөөсө багтаагүй. Тэгээд өөртөө хөрхий хичээгээд ийм л юмнууд авчирсан да. Аль болох ихийг авчрахыг бодсон. За тэгээд иймэрхүүл хов хоосон байранд орсон байна. Тэгээд бид нар гэхдээ эндээ тийм удаан бол амьдрахгүй л дээ. Нэг жил л амьдрах байх. Одоохондоо болохоор энд Калифорниад те хүүхдийн сургуулийг аягуулсан харж тэгээ нөхрийн ажилдаа ойртож ирсэн л дээ. Тэгээд манай хүүхдүүдийн сургууль бүр Америкийн сургуулиудыг нөгөө ингээд оноогоор дүгнждэг байхгүй. Тэгээ 10 онооноос бүр 10 авдаг тийм сургуульд ойртож ирсэн байхгүй юу. Тийм учраас бүр мэдгүй ер нь л хүүхдүүдээ сайн сургуульдаа сургаж ивэл бусна ч яах вэ гэж бодож байна. Одоо яг оройны 5:20 болж байна. Одоо л гарч ирэхэд арай нэг нар бууцсан гэх юм уу. За манай эртэнд орж байна. Хоёлаа болохоор өстэй үндэ хантай бүр
Яг нэг нь олоод бэж тэндөө манай хоёр. Hello. Араа. Харди. За. Үсэрч. За үсрэх юм уу? Сүүлд Round Lab ивент болсон шүү дээ. Хоёр ютубер ирдэг те. Юни Они SUBT хоёр ирдэг. Тэр ивент дээр бэлгэнд урилган дээр нь бэлэг явуулсан байсан чинь гарын тос явуулсан байсан бохгүй юу. Тэгээд Birch Juice чи өөрөө гарын тосгүй байсан шүү дээ. Тэгээ бүр вау гарын тостой юм байна болсон байна гэдгсэн шүү дээ. Тэгсэн чинь Round Lab чи өөрөө би анх Round Lab-ыг мэдэж авч байхад ямар сони англи бичиггүй юм бэ гэж бодчихсон бохгүй юу. Одоо жишээ нь энэ те бизнесийн дуртай, эргэлэг дуртай нарны тосолтой ямар ч нэг англи бичиггүй шүү дээ те солонгосоор нэгжсэн байдаг. Тэгсэн чинь сүүлд нөгөө Round Lab-ийн хүмүүс ирсэн те уулзсан нөгөө pop-up store дээр те тэр үед би менежертэн зүгээр ярьжсэн байхгүй одоо монголчууд бол тэр Round Lab-ыг аягүй сайн мэддэг болсон. Гэхдээ надаас асууж байгаа хүмүүс энэ төр бол те нөгөө Round Lab гэж мэддэг дээр ямар ч англи бичиггүй. Тэгтээ ер нь ямар бүтээгдэхүүн гэдгийг нь бол маш сайн мэддэг гэд би айгүй нэг комплимент маягаар тэгжсэн байхгүй. Тэгсэн чинь өө харин тийм ээ одоо ингээ удахгүй англи бичигтэй болно гэж амар санаа зовж маад. Би болохоор уг нь те солонгос бичигтэй ч гэсэн монголчууд маш их сайн мэднэ те цэвэрлэгч тос гэдгийг нь одоо ялгаж айгүй сайн мэддэг гэдэг утгаар хэлсэн байхгүй. Тэгээд тэгсэн чинь сая энэ гарын тосон дээр нь англи үсэг орж ирсэн байна. Birch Juice hand cream. Уус нөгөө дэлхийд те гадагшаагаал яаж байгаа юм чинь одоо англи үсэгтэй болж лагалах та. За тэгээ гарын тусыг нь би анх удаага хэрэгжилж үзэж байна. Нэлээд үнэртэй юм байна. Бараг эрэхтэй үнэртэй усчиг. Үнэртэй юм шиг. Текстчур нь гэхдээ гоё юм байна. Нэлээд тийм мат дуу маягийн. Надад болохоор гарын тоосны асуудал гэвэл орой л би түрхэж унтдаг байхгүй яа. Тэгэхээр өдөр ингээд гар мараа ингээ угаагаад ч юм уу санитайзер энэ төр хэлээд гарын тос түрхчихээр бусад юмд хүрхээр ингээ наалтаад онцгой байдаг шүү дээ. Screen дээр ингээ яагаад байдаг шүү дээ. Энэ бол амар тийм мат юм байна. За тэгээд өнөөдөр би Isis Pharma-гийн нарны тосыг дуусгасан байхгүй юу? Ер нь яг Монголд байхдаа хэрэглэж байсан байхгүй. Тэгээд дуусгасан. Тэгээ өнөөдөр болохоор би дахиад Round Lab-ийн Birch Juice нарны тосыг хэрэглэж эхэлж байна. Эргүүлээд энд бол угаасаа маш их нарны тос төрч өдөрт 2-3 удаа сэргээж төрч чинь энэ нарны тосыг бол нэг 10 хоног л хэрэглэх байх гэж бодож байна. Хоёр хүүхдтэй бас хэрэглэж байгаа учраас хоёр дахь сав бол биш 3 байна уу 4 байна уу маш дуртай хэрэглэдэг. Цагаардаггүй тий та нар одоо ингээд 100 хөдөө гадаа ухаад аялж зугаалахад тий ингээл хөнгөө ингээд шингэждэг маш айтайхан. Ер нь нэг chemical тий цагаараад байхгүй шууд хурдан ингээ хөнгөн шингэждэг. Ийм нарны тос хайж байгаа хүнд бол шууд ингээл санаанд ороод ингээ хилчдэг хитгэн л нарны тос байдаг л да. Тэрний нэг бол яалтчгүй Round Lab-ийн тос. За би тэд бассейнд орж ирчээд ийм нэг нүүдэл идэх гэж байна. Энэ SUBT сүүлд эрэхтэй өгсөн бохгүй юу. Тэгээ нөгөө надад so good гэд пайзаа энэ хоёр ийм instant нүүрэлтэй өгсөн бохгүй. Тэгээд энэ айгуу гоё юм юу юм блэ? Арсан тийм гим хаалгүй айтайхан сонголт гэд тэгсэн. Рамен идэхээр бол энэс иддэг гэд тэгсэн бохгүй юу. Чикэтэй болохоор хөлдөөгчтэй болохоор оливтой мах авчдаг. Тэгээ мах байхгүй. Тэгээд хоол хийх боломжгүй байгаа учраас. За миний камер яагаад юм сонирн болчих вэ? Харин яагаад байгааг харж байна уу? Сая манай хоёр бүр 3 цаг хүлд орлоо. Сүүлдээ бүр хүүшээ орё гэж нэг марийж оруулж ирлээ шүү дээ. Бүр байгаа л байх санаатай. Миний камер нэг л сонирн болчлоо. Good morning. За өглөөнийхөө цаг бэлдсэн. Тэд одоохондоо юм жижиг ширээдээ байгаа учраас хідэн талтан сууж байгаа л цагаа уучна. Өндөг шарсан. Өчтөрийн таргас авсан ч юм уу дотор ямар ч бүр үргүү. Тэгсэн юм том шиг байгаа байхгүй юу? Тэгээд өөртөө кофе маг авсан. Уусаал кофе, цай янз бүрийн муудаг учраас миний камер зүгээр болцсон байна те. Найс өчтөр яагаад тэгдсэн бол хитрхи халуун талаад тэгнэ гэж байх уу. Өнөөдөр бид хийх болохоор дэлгүүр явж хүнсээ цуглуулах хэрэгтэй мах болцсон учраас мах авна. Тэгээд өнөөдөр дахианы мах энэдэд шарж өгд юм билүү. Өнөөдөр 7 сарын 4 буюу July 4-т
Америкийн хувьд маш чухал өдөр. Independence Day буюу тусгаар тогтносон өдөр. Бүгдээрээ ер нь бол амраад нэгнийдээ ууж дээд ер нь бол өмждөг. Манай хажуу аль парад чинь баахан тийнейжер хүүхдүүд ирсэн July 4-т хэлж байна. Шинжэнгөө парадсан. Тэгээд би гайг унтцсан. Өчтөр би ийм нэг wine уусан баггүй. California гэсэн юм үдэ Sauvignon Blanc. Ийм wine уусан баггүй. Тэгээд ерөөсөө толгойн өвдөггүй ямар гоё сэрвээгүй. Яг их уугаагүй л тэгтэл ямар нэг wine-ыг би нэг жоохон уугаал ер нь маргааш нам матаал ер нь жоохон онцгой сэрээд идэх баггүй. Тийм учраас бас нэг алкогол хэрэглэх гээд байдаг байхгүй юу. Тэгсэн чинь энийг уугаад унтсан чинь ямар ч толгой өвдөх юм байхгүй өстэй. Гоё сэрдэг гинэ. Би сайн лаг жимддэг хүн болол жим рүү очисон чинь хаалттай. Тэгээд яагаад таачваа онгойлохгүй мүү гэд менежер нөгөө байрны офис дээр очисон чинь бас хаалттай. July 4 учраас бид нар амарч байгаа гэвчихсэн. Нэрээ бүхний тийм амралтын өдөр л тоо. Тэгээд бид цаа дэлгүүр яваад ирлээ. Би makeup organizer авсан баггүй юу? Айгу айтайхан. Дэжгүй юм авчлаа. Дотор нь юмудаа хийгээд за тэгээд ийм matcha latte авчлаа. Энд гэхдээ жоохон дуурал юм авчихгүй яв. Жоохон ийм sweet matcha зүгээр нөгөө найруулж уудаг одоо latte жоохон бэлгийн юм л та. Тэгээ сая хүнсний дэлгүүр ороод хүүхдүүд ваа энийг аваа гэж явлаа түрээдрэхгүй гэсэн чинь тэрний ийм chocolate. Гэсэн чинь энэ юу вэ гэсэн чинь Mr Beast-ийн chocolate ахгүй юу? Одоо эднүсийн үзээд идэг Mr Beast гэх YouTube-ээр амар баян. Тэрний Feastables гэдэг юм chocolate авсан. Тэгээд идсэн чинь зүгээр л уусаа сүтэй chocolate нэг тийм яг хоо дайжгүй гоё тийм nothing special. Өнөөдөр яг July 4th гэдэг жоохон хүүхдүүдийг эрхлүүлээд тэ дуртай юм аав гэдгсэн бохоо. Бусдаар бол бас айхтар тэгэж чихэр тэ sweet юм бас нэг өгөөд байдаггүй л тэ. Өнөөдөр яг дуртай ундаагаа сонгоод аав гэд би явуулсан. Тэгсэн чинь Starburst гэдэг юм чихэр эдэн шүү дээ. Тэрний юм ундааг нь аваад ирсэн заяа. Ice sparkling ice гэдэг юм да. Starburst чинь юм дөрвөлжин чихэр эдэн шүү дээ. Тэрний юм ундааг аваад ирсэн байна. Тэг өнөөдөр пүүлд орохдоо уун гэж. Яа, шокорчлаа. Энд нэг жам явдаг заяа. Гэтэ тэр нь зүгээр энгийн жам биш. Амар том. Тэг ийм урт юм. Сахал ч юм уу, эвэр ч юм уу, юу ч юм тиймтэй заяа. Бидний энд ирснээс хойш 3 дахь орж ирлээ сая. Хэмжээ нь баг ийм эрхийн уруу шиг. Йоо. Анх манай хоёр Таиландд ийм жам хараад бүр бүтлээ айгаад авирлоод бүр. Энд ирсэн чинь нөгөө жам ороод ирсэн байна. Гаргаараа ээж гэл би нөгөөт юм гэл гаргаал. Окей, за хоолоо хийж идчихэд пүүл авах гэж байна. Би өчигдөр хамт пүүл авах гээд амлцсан байсан гинт санаа. Манай хоёр сануулаад онлайнстай та бүр ингэ чигч уруугаа ингэ тэгээд пүүл авах гээд буцаан өмсч өгдөө чинь тэгээд энэ бикинигийн фит бүр oh my god ямар гоё юм бэ. Та нар Skims-ээс юм захих гэж байл. Skims Монгол руу шууд шип хийдэг штэ. Skims.com гэж ороод тэгээд дуртай юм аваад монголоор одоо үнийн дунд гарч ирээд Монгол карт олон улсын одоо зөвшөөрөлттэй тийм Монгол картаа хэрэглээд төлбөрөө төлөөд Монголынхаа хаягийг хийгээд дээжлэр монголчууд буудаг аахгүй юу. За тэгээд Skims-ийн энэ бикини бүр oh my god энэ зүүн та нар гол ус нуур тэ пүүл энэ төр өмсөлттэй гоё юм байна. Энэ яг нэг юм энэний надад зүгээр энгийн одоо өмсөлттэй байдгийн одоо юу биш бикини биш. Тэр нь надад амар таалагдсан. Спейс юм угаасаа бор хослолтой би өмсдөг гэсэн баггүй. Тэгээд яг тэрнийх нь ийм өмсгөлтэй бикинийг нь авсан баггүй. Угаасаа ямар гарсан мэт. Амар гоё өмсгөлтэй юм байна. Хүүхэн ингээд аюу гоо спорт хийж өгөөд эвтэйхэн тэгээд дэшээ доошо болцоод авахгүй ямар ч тийм нэг хатуулга байхгүй. Хатуулгатай байхлаар жоох нэг сонирн байдаг шүү дээ. Тэгээд доодох тонг нь болохоор бас их итгэхээ. Ийм. Аюу дэжгүй гоё юм байна. Би яг бикини кавер энэ төр ерөөсөө авчираагүй л дээ. Гэтэ энэ цамцаа тийм болгоод өмсчлөө. Morning. За би гарч чинь тэг чинь цамсан. Тэгээд батарын өмд, дарын бра, алуугийн цэнхэр зүгээр гадуураа юм өмсчдэг юм. Эхлээс үгүй тийм л үгүй.
Манай байрны жим маш жижигхэн. Гэхдээ ямар ч байсан би бол дасгал хийчихээр. Өрхөн жижигхэн жим баха. Ер нь гэхдээ хүн биш дээ. Сэрүүхэн байх тусмаа илүү дасгал хөдөлгөөн хийх хүсэлтэй болдго юм шүү тий. Би бол халуунд назараад тахлаар дасгал яг хийж л байгаа юм л да. Гэхдээ Монголтой харьцуулахад бол аюу идэх. Шууд буурж байна. Оройныхоо арчилгаа эртхэн ичтэй юм лөө. Үүний түрүүнд давхар цэвэрлэл хийх хийнэ. Mung bean cleansing balm хэрэглээд би плейни. Энэ уусаа нэлээд дүүрэн байхаар би аваад ирсэн. Жохон дуусгах цаг нь удаа юу бол авсан л доо тэгээ наашаа чирж яхаар гээд. Нэг сайхан double cleansing хийж байгааг угаадаг маск тавьчих. Тосон цэвэрлэгчээ бас яг ийм үед зүгээр ч нэг бас нэг ингээд угаачихгүй те сайн массажлаад хав батга энтрээ бас нэг сайн гаргахчвал зүгээрээ тий. Нэг сайхан алга малгай халааж агаад массажлаад ахуйсан цэвэрлэгчээр Neogen гэд батганы line бохгүй ууг нь энэ acne foam cleanser тэгээд тонертэйгээ тэгээд серумтэйгээ ууг нь тийм line ахгүй. Гэхдээ би цэвэрлэгчийг нь хэрэглэх дуртай байгаа. Гээлэн, зүүлэн, цэвэрлэгчээр нь бас цэвэрлсний дараа хөрхөө матга бас хатаж матаад аюу айтайхан байсан. Тонер нь бас дайжгүй байсан. Серум нь болохоор өмнөр нь би арай л яаж чадахгүй байсан. Таатай хэрэглэж чадахгүй байсан. Энэ цэвэрлэгч нь ч гэсэн үнэртэй л дээ. Халуун газар те хэрэглээд тахтал аюу дайжгүй санагдаад аваад ирсэн. Халуун газар ч ерөөсөө өглөө өрөөгүй л яг юм цэвэрхэн байхгүй бол халуун цаал хөлрөөл тэгэл дээр нь бактери үржил батга үүсгэл аюу төвхтэй бүр. Угаадаг маскн дээр хоёр төрлийн маск тавина. Нэг нь Aveni Cleanse цувралын батганы яг маск. Дотроо болохоор salicylic acid, glycolic acid байсан санагдаж байна. Kaolin байна. Ер нь нөгөө нэг батга хатах, хар батга одоо цэвэрлэх. Энэ rice mask Beauty of Joseon-ы энийг болохоор одоо хуурай хэсгээрээ тавих гэж байна. Энийг хэлээд өрөө хамар дух буюу T-зам хэсгээрээ. Аюух нэг асуудал үүсгэж байдаг. Хэсгээрээ. Зүгээр одоо гардаг нь ямар ч учиртай юм. Аргагүй л дээ би ч уусаа ирснээс хойш кофе яалтчгүй уугаад байгаа. Тэгээ зүгээрш нэг ойтойхон кофе уучихгүй. Латте мате, сүртэй мөтэй, чихэртэй. За rice mask нь болохоор дотроо юм бүтцтэй. Нөгөө нэг Instagram дээр гоё юутай хамт ирдэг шүү дээ. Халаадтай хамт. Тэр халаадаа авчирч чадаагүй. Хайраа халаад. Гэхдээ нэр үнэндээ бүр маш их юм чирсэн. За маска тавьж явах хоорондоо жахан чичаат энэ миний камер бүр яатсан би. Яасан миний хөө? Царайчны яасан чи миний маск тавьсныг шалаад байгаа юм уу? Чи борлцсон бижиж. Наах. Барахта миний чи хөөргөн тийм ээ. Мейкап нэмэн энэ үстэй таалагдчихж байгаа. Ингэж гоолгоод. Энд болохоор ингэж оруулын бодог. Тэн энэ тэр хаяа.
Тэгээд рил бичиж явахдаа бас бодлоо. Ер нь миний стил айгүй өөрчлөгдөж. Би өмнө нь одоо юу гэдгийг нэг 20 21-тэй байхдаа тий амар том хүүхдтэй байсан бохгүй би 34 бүдий өмсдөг байсан. Хүүхд төрүүлэхээс өмнө тэгээд 2 хүүхд төрүүлээд эхнийх дээр нь C болоод дараагийнх дээр нь B болоод ерөнхийдөө жижигэрсэн. Гэхдээ би одоогийнхтаа айгу туртаа ахгүй хэмжээ нь яг болдог аахгүй. Тэрнээс өмнө амар том тэгээд хитрхи задгаа мадгаа юм өмсчихөөр нэг амар юм exposed тийм юм сонирн болчдөг гэсэн хитрхи алцгар болчдөг гэсэн. Тэгээ хүссэн хуцаач өмсч чаддаггүй байсан байхгүй. Тэгээд одоо зүгээр ингээ харлаа л да гэсэн чинь ер нь л одоо би чинь 30 настай тий урд өмнөхөөсөө илүү задгаа сэтгэдэг болсон байна. Илүү одоо өөрийгөө хайрладаг болсон байна. Дуртай амаа өмсдөг болсон байна. Стил имиж тий бас шал өөр болсон байна. Зүггүй нөгөө цээж мэжээ нөгөө нэг нууж хаагаад тий битүү юм өмсдгөө бас болсон байна. Бас нэг гайгүй задгаа матгаа тий нэг залуу хүн байна да, залуу эмэгтэй хүн байна. Бас нэг тийм эмэгтэй байна да тэгэж хувцалдаг болсон байна. Миний эргэн тойрны хүмүүс угаасаа хэлнэ 25 хүртэл бол би ерөөсөө ийм задгаа матгаа ийм мөр зүртэй ч юм бараг өмсдөггүй байсан. Дандаа юм битүү цамц битүү юм өмсдөг байсан. Тэгээ ажил шивээсээ нуучна, хөхөө нуучна. Ер нь л хэцүүхэн л уцалдаг байсан. Бүр анзаарсан чинь мэдгүй би бүр нөгөө нэг тэгээ дуу идэг штэ I love being woman тийм гоё мэдрэмж авч гин. Тэгээд outfit-ээ харуулад энэ хөө влог өндөрлөе. Дээгүүрээ болохоор ийм топ авсан байхгүй юу? Тэрэн нэг талтай юм битэй. Ийм топ авсан юм аа. Тэгээд доогоороо болохоор урт юбк. Ийм урт юбк. Ийм моноотой. Хамтаа байсан та бүхэндээ маш их баярлалаа. Үргэлжлүүлээд гой бичлэгүүд орох болно. Арьс арчилгааны бичлэгүүд мэдээж орсоор байх болно. Дараагийн арьс арчилгааныхаа гоё бичлэгээрээ эргэн уулзлаа түр баяртай. Хаач исэн хамт байдаг та нартай маш их баярлалаа. Хайртай шүү.